За 2018 оны интеграл сэдвүүдтэй холбоотой бодлого. За 2-ны b-гээс b гэсэн хил дээр 3-ны 1-ээс хасах нь 2x гэсэн энэ функц нь сөрөг 3-ны 4-тэй тэнцдэг бол b-гийн ямар утганд биелэх вэ гэсэн юм тэнцэтгэл бодох юм байна. За тэгэхээр тухайн бодлогоноос одоо 1-ээс хасах нь 2x-ийг хуваах нь 3 гэсэн бодлогоноос интеграл аваад бичих юм бол 3-ны 1-ийг урагшна гаргаад интеграл авахаар ялгуур функцийн интеграл болно. За тэгээд зэргийн интеграл аваад бичих юм байна. За тэгэхээр манай бодлого болохоор бол тодорхой интеграл. Тэгэхээр за цэнцүүгийн 100 гар талаас бол интеграл авахаар одоо юм болно. Бидний тодорхой бишгийг нь авсан учраас тогтмол c5 доо бичихгүй. За ингээд дээд хилээ орлуулах юм бол юм болно. За доод хилээ орлуулад тасах юм бол юм болно. За ижил хуваар өгөх юм бол юм болно. За одоо энэ дээр сөрөг хаалт нэмгууд 4-ний b квадрат эрг болж. За энэ v гэсэн төсөөтэй гишүүд нь 2 гэсэн тохируулах хурцтгөө өгөөд хасах юм бол v-гээс 2-ны v-г хасах юм бол 2 гэсэн тохируулах хурцтгөө өгөх юм бол 2-ны v болно. За сөрөг v квадрат дээр нэмэх нь 4-ний v квадратыг нэмэхээр одоо тохируулах хурцтгөө өгөөд нэмэгдэхээр сөрөг тэмдэгтээ 4-ний 3v квадрат. За энэ нь нөгөө талаас тэнцэтгэлийн баруун гартал буюу сөрөг 3-ны 4-тэй тэнцэж байгаа. За эндээс энэ хоёрын тэнцүүгийн ойролцоог 3-аар үржүүлэх юм бол энэ хувааж байгаа хураагдана. За тэгээд ийм тэнцэтгэл рүү шилжиж байна. Ийм тэнцэтгэл рүү. За эндээс тэнцэтгэлийн ойролцоог 4-өөр үржүүлэх юм бол ийм v-гээр илэрхийлсэн юм квадрат гიშтгэл болж байна. За энэ квадрат гიშтгэлийг бодцохоор дискриминантыг нь олоочоор 3-ны 8 сөрөг 2 гэсэн 2 ший талдаж. За v нь бол 3-ны 8 байх үед бол энэ тэнцэтгэл мөн байх нь мөн сөрөг 2 байхад бол мөн байх нэ. За мөн 2018 онд за ийм бодлого мөн орж ирчихсэн байна. За уламжлал нь энэ байх юм бол одоо их функцийг олоо гэж за ийм бодлого байна. Уламжлал нь. За тэгэхээр бол үүнээс интеграл авахад манай их функц гарна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эндээс интеграл. За хайлгуурын арчнал тодорхой байгаа учраас хэлбэр тодорхойнуудын нийлбэртэй байна. За энэ хайлгуурын тодорхой бол ийм хуваарийг нь ерхий үржүүлчих юм бол юм болно. За эндээс x-ээс хасах нь 3-ны a, x-ээс хасах нь 2-ны b гэсэн нийлбэрт задардаг гэж үзье. Тэгм бол энд x-ээс хасах нь 2, энд x-ээс хасах нь 3 гэсэн тохируулах хурцтгөөг нь. За эндээс бүртгүүрүүд нь хоорондоо тэнцэх ёстой. Хуваарууд нь ижил учраас за эндээс x-ийн өмнөх коэффициент нь ab2-ын нийлбэр. Харин суул гишүүн нь болохоор a-гаар гишүүнчлүүлчихээр сөрөг 2a болно. b-гээр гишүүнчлүүлчихээр сөрөг 3b болно. За эндээс суул гишүүн нь 1. За x-ийн өмнөх коэффициент байхгүй учраас тиг. За эндээс a дээр нэмэх нь b нь бол тиг. Харин сөрөг 2a-гаас хасах нь 3b нь бол 1 байна. Эндээс 2-оор тохируулах
2-оор 1-р төгсгөлөө үүсчих юм бол ийм болно. За ингээд сөрөг B нэг буюу B сөрөг 1 гарах. За тэгэхээр А нь бол эрг 1 байна. За ингээ манай бодлого ямар бодлого болсон бэ гэхээр за эндээс үргэлжлүүлээд өчлөө. Эндээс x-ээс хасах нь 3-ны 1 хасах нь x-ээс хасах нь 2-ны 1. Нэмэх нь хасах 1 байгаа. Тэгэхээр сөрөг тоог эрэг тоон тоогоор сөрөгийг нь урагш нь гаргаад өчлөө. За ингээд интеграл авах юм бол натурал логарифм x-ээс 3 хасах нь натурал логарифм x-ээс 2 нэмэх нь c болж. За тэгэхээр энэ ижил сүртэй логарифмуудыг хасж байгаа учраас нэг сүрд харуулаад ингээд хуваачуулна. За юм болж байна. За энэ нөгөө талаасаа за энэ чи одоо манай f от x гэсэн функц чинь гарч ирсэн гэсэн шүү дээ. Функц нь. За тэгэхээр x-ийн 4 гэсэн утганд сөрөг тэмдэгтээ натурал логарифм 2-тэй тэнцэнэ гэдэг юм шиг л. Тэгж c тоогоолээ. За 4-өөс хасах нь 3, 4-өөс хасах нь 2. Нэмэх нь c. За энэ тэнцэтгэл бол сөрөг тэмдэгтээ натурал логарифм 2-тэй тэнцэнэ гэж. За эндээс за эндийг хэлбэрчлэх юм бол за 2-ны 1 нэмэх нь c. Тэнцүү сөрөг тэмдэгтээ натурал логарифм. За 2-ны 1 гэдэг чинь за энд бол одоо модулаас шууд гаргаад бичих гэдэг болно. Яг тэгэхээр эрэг тооны модул бол өөрөө гарах учраас өөрөө 2-ны 1 гарна. Тэгэхээр 2-ны 1-ийг бид нэр 2-ын сөрөг 1 зэрэг гэж ингээд бичих юм бол сөрөг тэмдэгтээ натурал. Эндээс энэ хоёр ижил. Өөрөөр хэлбэл энэний сөрөг 1 зэргийг урагш нь үржүүлэх юм бол яг л энэ байна. За тэгэхээр эндээс c бол тэг байх нь ойлгомжтой юм байна. За ингээ манай хариу болохоор f от x тэнцүү натурал логарифм x-ээс 3 x-ээс 2 нэмэх нь c тоо 0 учраас энэ өөр ахна. За хариутай нийлж гэнэ үгүй юу харъя. За ингээд тухайн хувилбаруудын c хувилбартай таарч байна. За c0 болохоор бол юм байна. 2019 онд орж ирж ирсэн. Интеграл зэтгтэй холбоотой бодлого. За тэгштгэл шугам тэгшгэлүүдээ y-ийн бусдаар нь илэрхийлэх функц болгоё. За 2-2-оор нь огтлцуулаад огтлолын тэрийг бол. За энэ хоёр функцийн огтлолын тэрийг нь сөрөг 2 байх юм байна. 2-оор үлдээд өгөхөөр. Сөрөг 2 0 гэсэн цаг дээр болчихсон. Сөрөг 2 тэг гэсэн цаг дээр болчихсон энэ хоёр. За энэ хоёр функц болох. За өсөлтөйг нэгдэлтэн тоог нэгдэлтэн ялгах юм бол 4x нь эрг болохоор x дээр нэмэгдээд 5x болно.
12-оос 2 алцагтай. 10 буснаа гэсэн 2. За аль нэг рүү н оруулуулад үзэхээр чинь 2 юм байна. Сөрөг 2-ыг 2-оор үржээд 6 нэг 2. За 2 гэсэн төвтэй. За 3 одоо функцээр хязгаарлагдсан дүрсийн талбайг бол олохдоо зургийг зурхан зүйтэй. Энэ функц болохоор y тэнхилгийг 1-ээр за 1 байхад 2 байхад чинь 2 за ийм чулуун гаргах. 2-1 x дээр нэмэх нь x нэмэх нь. За нөгөө чулуун нь болохоор за иймэрхүү сөрөг 2x дээр. За y тэнцвэртэй гэсэн шалган бол x тэгээд авсан. За тэгээ бид нэр олох гэдэг төрлийн төлбөр бол энэ гурвалж юм байна. За энэ гурвалжимг бол одоо зүгээр суурийг өндрөөр үржээд за энэ зайг а гэх юм бол энэ чинь сөрөг 2 0-аар хөдөлж байгаа. Энэ чинь 2 2-оор хөдөлж байгаа. Гэвч чинь өндөр нь 2 а чинь 2 суурь сөрөг 2-оос 3 хүртэлхээр 5. За а талд тулсан өндөр тэгэхээр 5-ыг 2-оор үржээд 2 тухаар 5 гэсэн. За ингээд хэлбэрхэн бодож байна. Хэрвээ интегралаар бодох юм бол тийм ээ сөрөг 2-оос 2 сөрөг 2-оос 2 2 хил дээр буюу энэ хэсгийг ихлээр энэ автлалын зүйлийг заалгаж. За тэгээд 2-1 x дээр нэмэх нь гэсэн интеграл нэмэх нь 2-оос тийм ээ энэ 2-оос энэ 3 хил дээр 2-оос 3 хил дээр сөрөг 2 x дээр нэмэх нь 6 нэмэх нь dx гэсэн энэ интегралыг бодох юм бол мөн 5 d тэгвэл 4 тэг. За тэгүүд дээр ороод 4 өнцгтийн талбай. За энэ 4 өнцгт бол трапез трапез үүсэж. За талбайг y тэнцүү x квадратаар нэмэх нь 4 гэсэнтэй хэтгэлтэй парабол. За y тэнцүү x квадратаар нэмэх нь 4 гэсэн параболын орон цэг нь бол тэг 4 дээр ороотой. За энэ парабол ямар харьцаатай хуваах вэ? За энэ одоо энэ парабол энэ трапезийн дээд зуураар хязгаарлагдсан дүрсийн талбай бол S2 гэх. Тэгэх юм бол S2 бол одоо энэ параболын доод хэсэг за тэгээд S1 талбай хоёрын харьцааг л олгож байгаа гэсэн. S1 үл энэ одоо зурагдаагүй төрлийн талбай гэсэн үг. За энэ талбайг олгож. За эхлээд хэдүүлээ трапезийнхаа талбайг хэлбэрхэн олжээ. Трапезийн талбай болохоор за доод суурь нь болохоор энэ сөрөг 8 сөрөг 4-өөс зэрэг 4-ийн хооронд гэхээр 8 нэг зөрчилтэй. Дээд суурь нь бол сөрөг 2-оос зэрэг 2-ийн хооронд гэхээр 4 нэг зөрчилтэй. 2 туугаад за өндөр нь 8 нэг тийм. 8 нэг тийм. Сөрөг 2-оос дээш 8 сөрөг 2 8 гэж тийм 8 нэг тийм. За ингээ 12-ыг 48 юм уу та 6 8 48. За трапезийн талбай бол 48 нэг тийм байна. 48 нэг. За одоо энэ трапезийн дээдлийн суурь парабол хоёроор ашигласан төрлийн талбай байлаа. Тэгэхээр дээд суурийг одоо энэ хоёр цэгийг дайрсан чулууны тэгтгэлийг бичих хэрэгтэй. Хоёр цэгийг дайрсан чулууны тэгтгэлвэл AX тэнхлэгтэйгээ параллел буюу 908 гэсэн чулуу. За тэгэхээр S2-ын талбай гэдэг бол за хил нь юу вэ гэхээр энэ сөрөг 2-оос эрэг 2-ын хооронд. За тэгээд
8-аас хасах нь дээд шугам нь болохоор ир тэнцэн 8 гэсэн функцийн чулуун. Доотлол нь болохоор x квадрат дээр нэмэх 4 гэсэн параболын мөрөж юу. За эдгээр дээр хэд гарлагдан процент байвал юм томьёо гарна. За ингээд зөрөг хаалт нэхээр 8-аас 4 хасагдаад 4. За ийм интеграл байна. За эндээс 4x кубыг хуваахад 4. Зөрөг 2-оос 2. За дээд хилээ орлуулах юм бол 4-ийг 2-оор үсгээд 3-ны 1-ийг үсгэх нь x-ийн куб гэхээр чинь 2-ыг орлуулчихаар 8 болно. Хасах нь 4-ийг үсгэх нь зөрөг 2, хасах нь 3-ны 1-ийг үсгэх нь зөрөг 8. За 8-аас хасах нь 3-ны 8, хасах нь энэ зөрөг 8. Зөрөг хаалт нэхээр эрг 8 болно. За энэ чинь эрг 3-ны 8 болно. Зөрөг хаалт нэхээр зөрөг 3-ны 8 болно. Энэ хоёроо эмэгтгэх юм бол 16. Хасах нь 3-ны 16. Энэ дээр 3-аар тохируулах хүчтэй юм бол 3-ны 48-аас 16 хасахаар 32. 32. За юм байна. За тэгэхээр чинь манай S1 болохоор бол трапезийн талбайгаас S2-ын талбай буюу тэр одоо энэ зурагтсан хэсгийн талбайг хасна. Тэгэхээр чинь 48-аас хасах нь 3-ны 42. Тэгэхээр чинь энэ дээр 3-аар тохируулах хүчтэй 3-ны за 24. Зөнд 44 32. 3-ны 2 112. 112. За тэгэхээр одоо хариу болохоор за энд орлуулад өччих. S2 нь болохоор S2 нь 3-ны 32 гарсан шүү дээ. S1 нь болохоор 3-ны 112 гарсан. За ингээ 3-ууд нь хураагдаад 112-ны 32. За 16-д хуваагдах юм шиг. 2 7. За ингээд тухайн хариултын одоо B хэлбэр нь ажээ. 2-ыг харьцах нь 7 юм лээ. Харьцаатай хаваах нь. Өөрөөр хэлбэл энэ трапезийн талбайг ихсэн хэсэг гэх юм бол одоо энэ S2-ын талбай 2 хэсэг нь байна. Харин S1-ийн талбай 7 хэсэг байна гэсэн үг. За 2020 оны S-дээр хийж ялгалтаар бичсэн бодлого. Ертөнцийн X-ийн 6 зэрэг функцийн график дээр P-ийг OX, OY тэнцлэг рүү болгосон перпендикуляр зургийг AB. За ингээд функцийн график дээр орж байгаа нь P-ээс за X тэнцлэг рүү A болгосон перпендикулярыг A, Y тэнцлэг рүү болгосон перпендикулярыг B. За тэгэх юм бол энэ дэвшинтийн талбайг Y тэнцүү X-ийн 6 зэрэг функцийн график ямар харьцаатай байна? За яг өмнөх бодлоготой төстэй. За энийг S1 гэх, энийг S2 гэх. Тэгэх юм бол бид нэр S1, S2-ын харьцаа болоо гэсэн бодох гэж байна. За тэгэхээр бид нэр энэ A цаг бол одоо координатыг хэлсэн. A зэд байдаг. Өөрөөр хэлбэл энэ цаг бол A тэг гэсэн координаттай. За A зэд байдаг гэвэл тэгвэл P-ийн X координат мөн адилхан A. Тэгэхээр A-г одоо P-ийг бол одоо Y тэнцүү X-ийн 6 зэрэг функцийн график дээр орж байгаа учраас A-г орлуулах юм. Y нь A-гийн 6 зэрэг болно. За эндээс бол энэ дэвшинтийн талбай. Өргөн нь бол A, урт нь бол A, өргөн нь бол A-гийн 6 зэрэг болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зэ A, энэ зэ A-гийн 6 зэрэг гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр манай тэгшинтгтийн талбай А-гаар илэрхийлэх юм бол урт нь А, өргөн нь А-гийн 6 зэрэг ингээд А-гийн 7 зэрэг гэсэн үг байна. За одоо S1-ийг болъё. Тэгэх юм бол S1 болохоор энэ BP2-ыг дайрсан пунктын шулуун бол энэ хоёр зэрэг дайрсан шулуун бол А-гийн 6 зэрэг. А-гийн 6 зэрэг. Тэгэхээр одоо энэ хил нь болохоор x тэнцүү тэгшүүд. X тэнцүү тэг. Тэгэхээр тэгээс энэ хил нь болохоор x тэнцүү a. Тэгэхээр тэгээс a завсартай. За хязгаарлагдсан түвшний талбайг олох. Тэгэхээр дээгүүрээ болохоор y тэнцүү a-гийн 6 зэрэг гэсэн пунктаас доогуур болохоор x-ийн 6 зэрэг гэсэн пунктын график тийм мөрийг шугамыг хацаад интегралах юм. За эндээс за x-ээр интеграл авах учраас a-гийн 6 зэрэг тоо учраас a-гийн 6 зэрэг үүсгэх нь x. За x-ийн 6 зэрэг болохоор x-ийн 7 зэрэг байх нь 7. Тэгээс за А-г орлуулах юм бол дээд хэлээ орлуулах юм бол юм болно. Энэс хасах нь за доод хэл тгээ орлуулах юм бол 0 болчих. За ингээд А-гийн 7 зэрэгээс хасах нь 7-ны А-гийн 7 зэрэг. Тэгэхээр энэ дээр 7-оор тохируулах үржигдэх юм бол 7-г үржих нь А-гийн 7 зэрэгээс А-гийн 7 зэрэг хасах 6 А-гийн 7 зэрэг байх нь 7 болох. За эндээс за бидний олсон энэ бол S1-ийн талбай тийм ээ. Одоо S2-ийн талбай бол S2-ийн талбай болохоор тэгшинтгтийнхоо талбайгаас S1-ийнхоо талбайгаас. Тэгэхээр тэгшинтгтийн талбай А-гийн 7 зэрэг. Үүнээс хасах нь 7-ны 6-гийн 7 зэрэг. Тэгэхээр 7-ны энэ дээр 7-оор тохируулах үржигдэх өгөхөөр 7А-гийн 7 зэрэгээс 6А-гийн 7 зэрэг хасахаар юм байна. За ингээд бидний олох гээд байгаа бодлогын үр дүн гарч байна. За одоо S1 нь болохоор 7-ны 6А-гийн 7 зэрэг. S2 нь болохоор 7-ны 1А-гийн 7 зэрэг. Энэ хоёр хураагдаад мөн энэ хоёр хураагдаад 6-г харьцах нь 1 харьцаатайгаар баах нэ гэсэн үг. Д харин зөв бах нэ. За ингээд тухайн бодлогын Д харин байсан. За тэгэхээр манай энэ тэгшинтгт бол ерөөдөө 7 хэсэг байсан юм байна. За S1 нь бол тэрний 6 хэсэг нь, S2 нь бол тэрний 1 хэсэг нь байсан гэж ойлгох.